Нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартын хороо 1973 онд байгуулагдсан бөгөөд Австрали, Канада, Англи, Ирланд, Америк гэх мэт 10 маад орны мэргэжлийн байгууллагууд хамтран байгуулсан. Энэ хороо нь дэлхийн айлч улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нийж байгууллагуудын нэгтлэн бодох бүртгэлийн ялгаатай арга хандлагыг ярилцаж хооронд нь ижилсүүлэх зорилготой байсан. 1973-аас 2001 он хүртэл батлан гаргасан стандартууд нь нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт нэртэй байсан. Харин 2001 онд тус байгууллагын бүтцэд өөрчлөлт орж нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандартын зөвлөл байгуулагдсан бөгөөд шинээр гаргаж буй стандартуудаа санхүүгийн тайлагналын олон улсын стандарт гэж нэрлэх болсон. Одоогоор мөрдөгдөж буй 25 нэгтлэн бодох бүртгэлийн олон улсын стандарт, 16 санхүүгийн тайлагналын олон улсын стандарт байна. Мөн 2024 онд шинээр батлагдсан санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 18, санхүүгийн тайлагныг төлөвлөлөх ба тодруулах санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 19, олон нийтэд хамааралгүй охин компанийн тодруулах нэртэй стандартууд 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ.